орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна. Өглөөний мэнд хүргэе. За өглөөний мэнд хүргэе. Эх орон телевизийн үзэж байгаа нийт үзэгчд өглөөний мэнд хүргэе. За энэ өглөөг хэрхэн эхлүүлсэн бэ? Шүдэ угаагаал тэгэл 0 руу ороод эхэллээ. Миний хувьд бол ерөнхийдөө дандаа 8 цагт босдог аа. Босоод өглөөний цайгаа бэлдээд, цайгаа уугаад тэгээд дараагийн ажилд явдаг та. Чи тийм их тусд юм өглөө болгоно. Тийм шүү дээ. Орой 7-оос тоглолттой байж тийм. Тийм шүү дээ. Найс нь бас хийх ажиллаа шүү дээ. Эмэгтэй хүний чинь ажиллаа ондоо шүү дээ. Аха за. Баярмаа ер нь одоо нүрээ бодоход хэдийн минут зарцуулдаг вэ? За би бол өдөрт тунтаа бараг нэг боддгоо юм да. Одоо яг өнөөдөр шиг сурмасаа будаад, уруулаа будаад тэгэл болчтой болохоор нэг 10-20 минут юм. Тэгэхээр ер нь уудах цаг нь уул нь болол хүн бодоход илүү их унтаад гяс босаал нүрээ бодоод гармаар тэгэхэд 8 цагт босоод ер нь юу их өглөө. За би бол гэр бүлийнхээ гişүүдтэй цаагаа бэлтчих хамгийн гол нь. Тийм манай өнгөсөөс ажилтдаг. Нөө буцаандар мунар те хоолнд нь бэлтчихдэг. Өглөөний цай ер нь хэр ууж ийн одоо зулаа гэр бүлтэй хэлөө. Би ер нь баггүй. Өрөмнөх уудагч шүү дээ өглөөний цайгаар яг өчигдөр оройныхоо хийсэн хоолыг өглөө байх юм бол халдаа хийчихсэн да. Яа гэр. Тэгээ өглөө шууд гэрээсээ гараад ажил дээр ирэл хоол идэж шүү дээ. Тэр нь жоохон буруу юм шиг байна тийм. Тийм буруу шүү дээ. Өглөө заавал цайгаа авах хэрэгтэй тийм ээ. За тоглолт болж байгаа Мөрөдлийн театрын сошиал эвлүүлэг гэдэл одоо Facebook энтрээр реклам цэцэгтаад хүн амтныг татаалгаад л байгаа сурагтай байна шүү дээ цаагаар чинь. Тэглээ манай сошиал эвлүүлэг тоглолт маань сая 10 сарын 9 сарын 30-30-нд нэгдсэн байгаа. Нээлттэйгээ тэгээд одоо 10 сарын 24-нд дуустал соёлын талбай ажлын соёлын төв ордонд өдөр бол 19 цагаас тоглогдож байгаа. Тэгээ олон сюрпризтэй маш сайхан тоглолт болж байгаа. Бусад одоо тоглолтуудаас юугаараа илүү онцлог болж байна. Ер нь хошин урлагийн жүжигчин байна гэдэг өөрөө юугаараа сайхан, юугаараа жоохон хүндрэлтэй байдаг вэ? Одоо жүжигчин хүний хувьд ярихад за манай энэ удаагийн тоглолт бол маш өрмөц, онцлогтой, сюрпризлэг тийм тоглолт болж байгаа. Гадны уран бүтээлчд маш олноор оролцож байгаа. Тэр дундаа сошиал ертөнцөөр 2 жилийн 3 жилийн өмнө од болсон болдруу гэдэг хэцүү үед шүү дээ. дуулдаг. Өсгөрөөдөө гэдэг чихнэрийн тэр олс холын Увс аймгаас оролцож байна. Мөн Монголын соёлын тэргүүний ажилтан Төмөн үйлцээ урилгаар оролцож байна. Дуучин. Тэгээд цэцэг хамтлагийн Батол дах манаас оролцож байгаа. Ингээд тоочтой бол маш олон уран бүтээлчд оролцож байгаа. Тийм. Бас нэг 2 уран бүтээлж байгаа. Тэрийг бол яг тайзан дээрээсээ л хармаар байна. Одоо харуулна гэсэн байгаа. Энд ярьж болохгүй байгаа. За нууц байгаа. Ер нь бол хошин урлагийн жүжигчин байх миний хувьд бол ер нь бол маш хэцүү. Зөвхөн энгийнээр хэлэхэд бол хүнийг бол ерөөхдөө нэг уйлуулах амрах юм шиг санагддаг. Инээлэх бол маш хэцүү зүйл гэж боддог шүү дээ, тий. Зулаг би ингээд уг нь одоо ингээл нилээн юм яриа, нилээн бас нөгөө яг жүжиг энэ төр тоглоод идэг. Тэгээ фэйсбүүкээр бас нэг юу игээд байдаг штэ. Тэр мөрөнгөөр нь төсөөлөхөр нилээн юм нэг юм одоо хөдөлгөөнтэй юм шиг санагддаг байхгүй. Одоо яаж ийна яаж ийна. Айгуу сериосны суугаад байгаа юм. Наад гэсэн байхгүй чи яриараа миний хоолоос ерөнхийдөө хоолоос сүйцэн байгаа. Би ч гэсэн бас жоохон ханаатай. Хүмүүс нааг нь одоо цэрэн бодхойгоо дуурайгаа яаж ярьдаг болсон юм бэ бодчиход гэж бодохгүй. Биш хоолоо жоохон сөөчөд байгаа юм л та. Хошин урлагийн жүжигчин байх сая нэг давуу тал нь юу вэ гэсэн. Тийм давуу тал нь. Амар гоё шүү дээ. Яг хөшиг нэгдэн гоё зэрэгтэй нүүр тулаад уулзч сайн байцгаана уу гэл. Ямар ч нөхцөлд ямар ч дүр тоглосон. За. Миний туйлын зорилго би одоо энэ хүмүүсийг инээлгэн бас өөрийнхөө ажиллаж байгаа дүр дээрээ бас нэг өөрийнхөө үе тэнгийн залуучууд бас нэг гоё юм өгчих юм юмсан тий ойлгуулчих юмсан гэж би их боддог. Тэгээ хамгийн гол нь инээдмийн тоглолт бол инээлэх ёстой л гэж бодчих тий. Яаж инээлэх вэ? Ямар роль дээр яаж гарвал, ямар текст хэлвэл, ямар сюжет сабит дээр яаж ажиллавал одоо хүмүүс одоо инээдэр хүрэх үү? Ямар юм ярих юм бол одоо энэ хүчин бас судлаа юм яриаг үгүй нэг юм бас бодоод гарах уу? Ер нь хошин урлагийн тоглолтыг үзэгч үзэхээр гарч ир мартчихдаг гэж байгаа байхгүй. За тэр нэг номер нь л инээдтэй байсан да гэж ярьдаг болохоос ш. Тэр жүжигчний тэр текст нь бас үнэн зөв байлаа, их гоё байлаа гэж одоо бодогдгүй байна л да. Миний хувьд бол одоо тоглолт болгон дээр л өөрийнхөө нэг тийм онцлог болгохын тулд нэг юм гоё шинэсдгсэн гоё юм хийх юмсан гэж боддог. Энэ тоглолтын дээр ч гэсэн бас хичээгээл ганц нэг юм хийж байгаа.
Аха. Гарч үзээрэй. Тэгээ манай бас даваа талыг бол Мөрөөдлийн театрын маань бас продакшнуудаас онцлох даваа тал бол маш их гэж боддоо штэ. Наач чи бас жүжиг тавина, хошин шиг, цэвэр хошин шиг тавина. Юу шоу драм гэдэг бас олон бас кино хийж байгаа чиглэлээр явж байгаа болохоор бас жүжигч мэдэрч гисэн их өгөөчтэй бас тамлаас илүү даваа талтай юм болоо гэж боддоо штэ. Баярмаа гэр бүлтэй те? Гэр бүлтэй. Хэдэн хүүхэдтэй лээ? Нэг хүүхэдтэй. За, ээж болоод ер нь ээж болсон өглөө, ээж болоогүй өглөө хоёр бас их өөр үед юм шиг байгаамаа. Энэ талаар одоо бас ярьж өгөөч. Яаж хүүхэд нь хэдтэй юм бэ? Одоо манай хүүхд чи том штэ. 4-р анги. 4-р анги. За. Оо, за. Одоо бол өстой нэрээ архаг гэж болсон юм шүү дээ. Хизээ дахиад бүл нэмэх гэж байна. За, ер нь ойрын 1-2 жилдээ бүл нэмсэн. Эднийг рүү яригдал байгаа юм шиг. Бүл нэмэхгүй гэж байгаа юм шиг ярьж. Одоо яриад байгаа юм шиг. Нэм. Хайда надаас сууж идэв. Юу ч. Залуу хүмүүс өөрсдөө л мэддэг юм би. Шүү. Тийм мэдээж ээж авах бол сайхан түрүү хэлсэн шүү дээ гайхаадсэн дээ нөө өглөө босоод өглөө амралтын өдрүүдээр юу ажлын өдрүүдээр бол илүү өрт босноо охин маань энэ жилээс өглөө ордог болсон учраас 7:30 гээл гэрээс гаргаад хөрөж юм те. Ерөнхийдөө бол 7-8 гээл хийхдээ босдог доо. За одоо яг бид нарыг нилээн нойрмолцсон эсвэл одоо нөгөө сүнсээ хүлээдэг гэж ярьдаг штэ нэг босгоо яах вэ ингээд сүнс нэрээгүй хүмүүсээ сайгаад байгаа байхгүй юу үзэж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг одоо бүгдээрээ сэрэмээр байна. За ямар үйлдэл хийж одоо ямар үг хэлвэл тэр хүмүүс ер нь сэрэх бол Би бол яг л тэр хүмүүстэй адилхан л байна. Адилхан байна. Ирээгүй байна сүнс чи. Юурээс ирээгүй. Та хоёр их гоё ах шиг байна. Миний гол одоогийн байлаар ирээгүй байна. Аюу сэргэлэн заалаа юм аа нэр. Таана яваад байна. Идэхгүй. Тэр нэг өмнөх арай уулзсан бүсгөө мөсгөөд нь явж гэнэ үгүй юу сонсон. Магадгүй. Тэр бол магадгүй шүү. Би нэг хяналтын дийлэх сарахнаа манай операторууд намайг яаж агаад газ буцаагаад их нэг хардаа буцтаа гэдэг шиг юм болохоор нөгөө. Та хоёрыг л ерөөхдөө бариад намайг байсан баярлаа. За золоо угаас сэргэлэн гяс болтчих жоохгүй. Баярмаад одоо яа гэх баасан шалаад орчлоо. Одоо яаж сэрэх вэ баялаа. Гүд ямар орилттой нь дуултай нь тэгэл өглөө босвол хийг үзнэ гээл те. Ер нь өглөө эрт босчоор аюу гоё идэж штэ бүх ажил үд дунд толтол амжиж чинь тэгэл бус цаг заа өөртөө зарцуулах ч юм уу тэгээ. Өглөөрт бас их сайх штэ босоорой манайхаа. Босоорой гэжтэй. За одоо тэгэхээр тэр хүмүүсийг сэрэхийн тулд бид нар нэгэн даалгаврыг бол бэлтгэсэн байгаа. Нэгэн дууг тавина. За тэгээд манай хоёр бол дээдлэлт нь одоо хажуу талд юм дэлгэсэн дээр одоо тэр дүрс гарнаа. За манай хоёроо сайхан амаа бариад тийм ээ байж болох хамаг одоо үйлдэлээрээ тэр дууг одоо сайхан амьлуулах хэрэгтэй байгаа. Тийм үү. Тийм. За чухам одоо ямар дууг тавихыг бүгдээрээ хамтдаа сонсцгоё. Би ч гэсэн өөрөө сайн мэдэхгүй байна. Одоо яг нэг дуу тавихаар тэр дагдуулах юм уу? Тийм. За баян дуулаа. Дуулж болох. Тэгээд илүү нөгөө нэг юм үйл хөдлөлөөр үзүүлэх. Би бүжгийн хийчих та. Басахгүй. Чи өгд нь гоё тааруулсан. Тийм итүүл юм шүү. Min adrenalin Зүрхийн минь serotonin Боцсон гэж нэгэн дүүгүй So feel this gravity Судасан in me Гоньяса тасрахын ой I share to you За болсон баярлалаа. Тэгээд сэрэх хүмүүс нь сэрсэн бах, удах хүмүүс нь буцаад ордож байгаа хаа. Тэгээд ямар ч байсан гэсэн бас сэтгэлээрээ тийм ээ. Сая бүжгэлж үзүүллээ. За манай Баярмаа бол маш сайхан одоо Kiwi хамтлагийн дуучин Уука болж одоо дуулж сонирхууллаа. Тэгээд үзэгчд минь өглөө сайхан эртлэн босоод ажил төрлөө амжуулцгаагаарэ. За өнөөдөр олон улсын одоо дэлхийн охтуудын өдөр байгаа. Тэ бас тийм өдөр байдаг юм уу? Охтуудын өдөр байдаг юм байна. Ер нь одоо бидний энэ амьдарч байгаа орчлон дэлхий чинь өдрөөрөө л өөр зүйлүүдийн өдөр байд юм байна шүү дээ. Тийм. Тэгэхээр өнөөдөр охтуудын өдөр байгаа. Тэгэхээр Баярмаа хүүхэд настай гоё юм ингээд
тэр үеэд урсаач. За өөрөө бас охинтой юм биш үү? Тэгэхээр охтуудтай яаж харьцах хэрэгтэй гэж боддог. Одоо шинэхэн залуу одоо ээжүүд байгаа тийм ээ, аавууд байгаа. Дөнгөж одоо танаа охины ерөн шилжтийн нас эхэлсэн юм байна шүү дээ. Элдв янзын ааш гаргана гэж бас асуудлууд зөндөл байдаг шүү дээ. За тэгэл баг насаад орсолоо. Багасаа л одоо юу гэмс мөрөдлөө ярьж юм уу? Багасаа л жүжигчин болно гэж мөрөдчихсэн. Тэгээд бүр багасаа би яг 4-р ангидаа 1-3 хүртэл нэг сургууль сурж байгаа. Тэгээд 4-р ангидаа энэ басны сургууль очиод тэндээ 10 жилиг төгсчихсэн. Тэгээд яг анх нөгөө сургуульд орж байгаа тэр ангид орж байхад асуужсэн байхгүй багш. Ямар мөрөлтөө болохыг хүсдэг ингээ бүх хүүхдүүдийг зогсоож байгаа. Тэгээд би яг жүжигчин гэж хэлжсэн. Тэгэл тухайд ангийн хүүхдүүд маа гэж мэгэл тэгжсэн. Тэгээд хамгийн нөгөө 10 жилээ төгссөний дараа ангийнхантайгаа уулзаад ярьжсэн байхгүй. Яг чи ингээ ярьжсэн мэрэгчлэр ингээ яасан бас. Тэр зөндөөс баг би л ганцаар яг нөгөө Хийсэндээ хүрчсэн. Тэгээд за баг нас за нэг угаасаа өндөр байсан уу ер нь жоохон нас? Тий, угаасаа ер нь манах удмын өндөр. Тий, маа дүүч. Эдгээр ч амар өндөр шүү дээ. Хамгийн хамхан жив нүггүй юу? Баг тий. Тань өндөр те нэлээ өндөр. Би чи айлын 90 тийш хүмүүс. Манай эрэгтэй дүүхэд метр 90. Тэгээд манай их ч надаас нэг жоохон 75, би 73. Тийм өндөр. Тэгээд ер нь хүн хүүхдийн талаар гэвэл яг гоё найз шиг л байх хэрэгтэй мөлий. Ялангуяа эмэгтэй хүүхдтэй бол би чинь бас одоо ч гэсэн ер нь залах үе ээжтэй орно шүү дээ. Тэгээд жоохон туршлагагүй юм уу бас их байдаг. Загинж магнитсан мэл заримдаа ингээл охноосоо нэг үйлдэлэнд яагаад ийм үйлдэл гаргаад байгаа ч юм уу гэж боддоггүй байдаг. Тэнгүүд яг л ингээл хүүхдэлхоор бас мэдхгүй би ч гэсэн бас уучраа болохгүй тэр үед яг ингээл найз шиг зөвлөөл минийх ингэж болохгүй шүү тэгж болохгүй шүү гэж яг ингээд илүү ингээд бинг тэгхээсээ илүү яамаар байна яавал зүгээр минийх яавал болох гээд байна яах вэ гэдэг дэжтэйгоо ярилцах гингүүд илүү тийм чөлөөтэй гоё би бинээ хурдан ойлголцдог. Түүнээс бидрийг жоохон бас арай аав ээжүүд маань жоохон загнах гад ч юм уу нэг тийм байдаг. Жоохон байж үгээд байгаа ингээд. Тийм ээ битгий хэрэгт оролцсон ч юм уу тэгж мэд. Одоо л харин яг эсэргээрэл инг тгий хоёулаа хамтдаа ингээ зөвлөж зүгээр яг найзан л ах хэвээр мэлээ гэдгийг сайн ойлгосон. Аха. За зулаа ер нь октод хэр эргүүлдэг байваа. Хүүхд наснаас наад би гоё ярмаар санагчлаа. Би багтаа хөдөө манайх малчайл байсан. Хөдөө ч гоё шүү дээ. Өглөө босно. Ажил ихтэй маш их тусна. Малчайл тийм ээ. Өглөө босно өчтөр өрөөнийхөө аргамцсан, чөдөрлөж ийшин тавьсан мордоо хайж явна. За хүрээд ирэхэд ээж маань сайхан өрөмтэй борцог үлдсүүтэй цай бэлтгэсэн байна. За тэгэл хонь ямаагаа саагаал 100 боцтой маш их ажилтай. Ижиг ургаа ялгаал тэгэл өдөрт нь хониндоо яваал эмнэгээ сургаал хурдны мороо унаал хөлслөөл. За тэгээд тухайч тарвагч агнах хороогүй байлаа таргунд явна, анд явна юм хийнэ. Аха. Хөдөө өссөн. Өдөөний амьдрал гоё шүү. Аха, тарга эргүүлэх яах вэ? Охин эргүүлэх тухай яриад байна шүү дээ. Охин уу? Тий. Охин бас эргүүлнэ. Өөрөө чи хэр эргүүлдэг вэ? Би ч нөгөө багада би ч нэг тийм тасарсан царайлаг амтан бол биш шүү дээ. Тий. Тэгээд тухайн үед нэг октод царай харддаг байсан юм уу яасан. Би ч урлагаарч их явдаг байж. Маа зулаач нь юу тэгээд шүү дээ. нэг баг багтаа нэг урлаг мөрлөөр явж байгаа хүүхдүүдийг л бас их сонирхож байгаа. Хөдөлгөөнтэй гэж боддог. Тэгээд 10 жилдээ л өөрийнхөө бие даасан тоглолтыг хийжсэн. Оо, за. Юу вэ ямар нэртэй лээ? Одоо бас хэлэхэд бас хичмээ ярьж байгаа шүү дээ. Тэгээд тэр гоё штэ. Эргэн авьяас гэх тоглолт хийжсэн. Говтангийн ардын дуучин алтаа шуулгад. Тэр нөгөө постэр нэг гоё би чинь постэр санааг өөрөө авсан. Тэгээд говтай амир өвч тухай нөгөө нэг постэр хултаас хөвлөдөг байсан. Тэгээд хот руу захааж махайлал одоо. тэгээд 4-5 зулаа. Ингээл морин хуур байж. Болийн доо ингээл нэг пop болсон тий. Тийм их олон юм чаддаг байсан юм уу? Хойд чаддаг байсан юм аа. Тэгэл ганцаараа тайлан тоглолт хийсэн. Тийш мгээ яваад байсан тий. Одоо жүжиг за яг моно жүжиг тоглох яах вэ? Тэгээ жүжигч чад чи зохиол мохиол тоош. Ганцаараа тайлан тоглолт тэгээ гав ганцаараа тэр тайцэг эзэг. Тий тухайд тэр чинь цөм хийжлээ орлого ашиглах сайтай байлаа. Тухайд чинь тасалбар нь 1000 гэж хэлсэн том жижиггүй. Тэгээ манай алтаа жуулгачийн 300 хүний судалтай шүү дээ. Дүүрсэн. 2 удаа тоглох дүүрч явж яах. Өстө нэрээ нүл. Яах юм бэ үсэн? Ер нь хань ижил ямар байх хэвтэй гэж бодож байна. Одоо эцэг их нь бол чи одоо за одоос ихнэр өгтөртэй бол гэж хэлж гинөө. Хэлтгэл байлгүй дээ. Хинэ. Тэгэхээр яах яарад юухгүй. Манай Батушка ихнэр байх чи би яарад юу. Одоо Батушка ахрууд. За энэ юу ярьж байна? Аа? Юу харж байна?
хомс ус хоёрыг л харна шүү дээ. Би үүсгэсэж маа зүйлээ. Би сайхан нэг ийм өстэй болсон. Ер нь ийм. Тийм дандаа урт өстэй байдаг шүү дээ. Яах гэж үсээ тарьж байгаа бэ гээл. Миний үсэн яах гэж тэр урт өстэй юм хөтөмс гоё харах. Юм хөтөм чинь гоё юм гол нь үс юм шиг санагдаад шүү дээ. Тэгээ хомс нь их гоё те. Гоё ингээд гоё ойлгох надад гоё санагдтыг зүгээр өнгөн талаасаа шүү дээ. За дотор төлөв нь үндийгүүл тэгээд одоо хамгийн гол нь хүмүүс нэг жоохон нэг тийм жүжигчин залуу малуу гэдэг ингээд яхаар жоохон тэгж аваадах шүү гоё. Зарим хүмүүс яаж Лихэн чин дэмэ гэл тийм. Шалиг малиг гэлөө. Тийм охтууд мохтууд найзууд тэгдэм шүү. Тэгээ би найз хүнтэй. За. Тэгээд зулагийн найз хүн мэдээж одоо гоё үстэй, гоё хүмүүстэй дээрээс тэр ойлгомжтой. Их чин сэтгэлээсээ тий жүжигчин хүнийг ойлгодог бүсгүй байгаа нь бол мэдээж ойлгомжтой байхаа. За ингээд бидний ярилцах цаг бол дуусчихна. Тэгээ нэлээ хөвгчлээ. Ер нь яриад байсан чи гайгүй задарч ярьд юм ш. Тэрнээс шиглээд бол ер нь бараг л ингээд суух. Хоолой зүгээрээс бол би бараг ганцаараа явчихаар л байлаа л та. Хүчлээд ингэж айгуу хичээж ярьлаа. За. За тийм хичээгээд чамаагүй ярьсанд баярлалаа. Тэгээ баярмаагаас ирсэнд баярлалаа. Тэгээ уран бүтээлд өндөр амжилт хүсье. Тэгээ дээрэс нь дахиад те бүтэн авьяас гэдэг тоглолтыг ганцаараа одоо ямар авьяас гэдгийг те бас хийгээрээ. Бүрэн авьяас ч юм уу. Бодоод байгаа. За тэгээ Мөрөөдлийн театрын бас одоо тоглогдож байгаа сошиал эвлүүлэг тоглолтондоос амжилт хүсье. Үзэгчд маань ч гэсэндээ сошиал эвлүүлэг тоглолтыг 10 сарын 24-нд дуустал бол соёлын төвөргөнд үзэх боломжтой мэн шүү. За ингээд эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна.